Өмнөх амьдрал, хойд амьдрал, үеийн үр энэ дахин төрөл авна гэдэг ойлголтыг амьдралтаа хүлээж авах нь сүнсний хөгжлийн хувьд бол асар том агц юм. Нэгсэндээ level up хийж гин гэсэн үг. Тэгээ би бас багтаа гайхдаг байсан л та яг ямар н аимшигтай газруудад төрж өсөөд зовхын мухагаар зовоод дайн байлдаантай ч юм уу. Тэгэд ямар н амар тайван юм сайхан оронд аз жаргал хайр халамжаар бэлгсэн тийм гэр бүл төсөөд байдингээ бас гайхаад байсан л да. Энэ яг азар болоод байна уу яагаад байна. Энд дээр бол тэгээ яалтчгүй өмнөх амьдрал үеийн үрийн концепцууд орж ирдэг. Жишээ нь аав хүү хоёр энэ амьдрал дээр аав хүү хоёр өмнөх амьдрал дээрээ дайснууд байж байгаа. Нэг нь бүр нэг амар зовоосон ч юм уу. Тэгээ дараачийн төрөлтөө болохоор тэр зовоож исэн нь хүүхэд нь болоод төрчдөг. Тэгээд аав нь тэр үеийн үрийг одоо нэмгэлэхт нь тусалдаг, жишээ нь зоддог ч юм уу. Тэгээ нэгэнт аав хүү хоёр болж төрснөөс хойш тэр хоёр маань явандаа эвлэрээд тэгээд би нэгэ хайрлаад үеийн үрийн төлөөсүүд нь төлөхдөө дуустдаг. Тэгээд энэ яг үеийн үрийн уялдаа холбоо нь цаанаасаа бол маш нарийн тааруулагдсан байдаг. Тэгээ миний энэ орчуулан хүргэсэн контентн дээр болохоор үхээд яг юу болдог, дахин төрөл авах хүртэл яг ямар процесс болдог, ямар хэмжээст ертөнцөөр ордог ч гэдэм юм уу. Нилээн деталь руу н орж ярьж илээ. Monadic Media сувгийн Wisdom Bites цувралаас орчуулсан болно. Хүмүүний амьдралд дахин төрөл авахыг суралцах боломж гэж харах нь зүйтэй юм. Дахин төрөх шалтгааныг сургуультай зөвлөж харж болно. Сургуульд нэг ангиас нөгөө анги руу дэвшиж явдаг шүү дээ. Амьдрал дахин төрөлт гэдэг нь яг л үүнтэй ижилхэн зүйл юм. Олон өөр үе шаттайгаар, олон өөр янзын аргаар ухамсар бид нарыг тодорхойлж байдаг. Бид нар тодорхой нэг зүйлүүд дээр өсөж хөгжснийхоо дараа өөр ангиудад суралцахаар явдаг. Нэг нас бол дэндүү бага хугацаа юм. Бид нар нэг өгөгдсөн амьдралыг нэг сайн ашиглаж чаддгүй. Тэгэд ийм болохоор нэг байрандаа л байгаад байдаг. Тэгтээ бол мэдээж хөгжих боломжтой. Ухамсар гэдэг зүйл нь өөрийгөө бараг хязгааргүй олон янзын арга байдлаар илэрхийлж байдаг. Тэгээд яг юу болдог вэ гэхээр бид маш олон өөр соёл иргэншил, маш олон өөр биеийг аван маш удаан амьдардаг. Тэгээд амьдрал тутамд бид энэ ухамсар гэдэг зүйлийг илэрхийлэхдээ өөрийн гэсэн лимит хязгаартайгаар олон янзын линзээр харж байдаг гэхэд болно. Бид тодорхой нэгэн бэрхшээл хязгааруудыг давах тусам бидний чадварууд, потенциал улам сайжирсаар байдаг. Энэ чинь л үхэж төрөх үйл явц юм шүү дээ. Эхлээд бид суралцаж хөгждөг. Дараа нь бид хүмүүн гэдэг сургуулийг төгсдөг. Үхэхээсээ өмнө клиник үхэлд орж үзсэн хүмүүс яг үхэл гэж юу вэ гэдгийг ухамсарласан байдаг. Эдгээр хүмүүс нь жинхэнэ физик үхэл ирэхэд яг үнэндээ үхдэггүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон байдаг. Энэ нь жоохон эдрээтэй сонсогдож болохч ухамсарын сэрэлтийн дараа үхэл гэдэг нь амьдралын л нэг хэсэг юм байна гэдгийг ойлгох болно. Бас өөр нэг зүйл нь гэвэл үхлийн эсрэг утга нь амьдрал биш харин төрөлт юм. Амьдрал гэдэг нь байнгын үргэлжлэх үйл явц юм. Бидний ухамсар сэрснээр бид нар энэ хязгааргүй үргэлжлэх зүйлийн нэг хэсэг гэдгээ ухаарах болно.
Би үхлийн талаарх зарим нэг ойлголтуудыг тодруулъя. Үхээд дахин төрөл авна гэдэг нь сүнсний хувьсэл хөгжлийн үед явагддаг нэг үе шат юм. Бид ухамсарын өмд төгс төлөвт оршдог болохын тулд маш олон төрөл авах шаардлагатай. Хүний үндэс аймаг биеийг сүнстэй холбож байдаг утас нь салахад маш хачирхалтай үйл явдал болдог. Хүний амь махан биенээсээ салсны дараа этерик бие нь хэсэг хугацаанд байсаар л байдаг. Этерик бие нь махан биеийн дотор оршиж байдаг эрчмийн систем юм. Энэ зүйл нь ихэнх тохиолдолд хүний амь тасарсны дараа үндсэн цөмтгөө буцаж нэгддэг. Энийг бид нар нууцын ёсонд эргэн нэгдэх үйл явц гэдэг. Заримдаа гэхдээ жам ёсоор явахгүй байх тохиолдлууд байдаг. Маш олон тохиолдолд хүмүүсийн сүнс гээд байдаг зүйл нь яг үнэндээ жинхэнэ сүнс биш юм. Энэ нь харин арай сарниж амжаагүй байгаа этерик биеийн гаднах бүрхүүлэн юм. Хүмүүс сүнсний талаар маш буруу ойлголттой явдаг. Ихэнх хүмүүсийн сүнс гээд байдаг зүйл нь этерик биеийн гаднах бүрхүүлэн гэж ойлгоход болно. Бүх юм жам ёсороо болоод дэлхийгээс холбоо тасарч ийн гэж бодъё л доо. Ачирхалтай нь энэ тал дээр маш олон хүмүүс хэтрүүлсэн ойлголттой явдаг. Олон хүмүүс үхлийн дараа үргэлж хоёр дахь үхэл дагаад байдаг гэдэгт итгэдэг. Хоёр дахь үхэн гэж яг юуг хэлээд байгаа юм бэ гэхээр үхсний дараа сүнс нь чөлөөлөгдөж Деважин руу буцлаа гэж боддог. Гэхдээ байцаарай. Хувь хүн өөрийгөө гэсэн үзэл доод бие нь нэг биш 3 зүйлээс бүрддэг. Сэтгэлийн биеч гэж байгаа, оюун ухааны биеч гэж байгаа. Эднэр яах юм бэ? Физик ертөнцөөс салжлаа гэж бодъё. Тэгэхэд эднэрт юу тохиолдох юм бэ? Яг үнэндээ хоёр дахь үхэл бол энэ зүйлүүдээс салахтай холбоотой юм шүү дээ. Энэ биенүүдээсээ дистараллаар хизээ нэгэн цаг чөлөөлөгдөх нь тодорхойч том зургаар нь харах юм бол салах хурдан сүнсний хөгжилтэй шууд хамааралтай. Зарим хүмүүс бол энэ биенүүдээсээ хэдхэн өдөр хэдхэн цагийн дотор л салждаг. Харин зарим нэгнийхэн хувьд энэ биенүүдээсээ салах үйл явц нь маш удаж болно. Бүр маш олон жилч болох тохиолдлууд байдаг. Энэ чөлөөлөгдөд байгаа хурдан хувь хүн өөртөө нь одоо үндсэн сүнстэйгээ хэр сайн ажиллаж чадж байна гэдгээс бол шууд шалтгаална. Бид нарыг ялгаж салгаж чадаад сэтгэл хөдлөлтөө автахгүйгээр гэхдээ хүчээр дарна гэсэн үг биш шүү. Хамгийн гол нь сэтгэлийн биедээ автахгүйгээр хараад бус байх аваас хоёр дахь үхэл ирэхэд бүх зүйл хялбар байх болно. Энэний ард бол маш том шинжлэх ухаан байгаа. Тэгээд энэ ёсонд ингэж үздэг. Хоёр дахь үхэл болсны дараа хүний ухамсар үүлийн үрийн бие рүүгээ явдаг. Яг энэний өмнө нь болдог үйл явдлыг Девачан гэдэг. Бид нар маш олон хэмжээст ертөнц газруудыг дурдсан. Тэдний нэг нь бол оюуны ертөнц юм. Маш олон шашны ёсонд бид нарын хэлж заншснаар Девачан гэд байдаг зүйл нь санскрит хэлний Девачан гэдэг үг юм. Энэ бол Девачангийн амьдралын тодорхойлолт. Хүмүүсийн хойд амьдралдаа аваад байдаг туршлага юм. Энэ нь дээд оюуны хэмжээст ертөнцид оршдог. Яг юу яриад байгаа юм бэ гэхээр энгийн нэгэн амьдрал тутамд биднэрт асар том хүсэл эрмэлзэл юм санаа бодлууд байдаг. Бид нар нь ихэнхдээ жинхэнэ амьдрал дээр биелэлээ олоод байдгүй ч тодорхой нэгэн хүчээр хэлбэлзэж байдаг. Бид нарын энэ том хүсэл эрмэлзлүүдийн үлдсэн нь Девачаны төлөв байдалд оршиж байхад байсаар л байдаг. Энерги нь үлдчихдэг гэхүүтэй.
Хувь хүн, махан бие, сэтгэл хөдлөл, доод бодлуудаасаа салахад энэ энерги нь оршсоор л байдаг. Бид нарыг аль бид Девачангийн хэмжээст ертөнц гээд байгаа зүйлд мэдэрдэг. Энд бид хамгийн том хүсэл эрмэлзлүүдээрээ тойрон хүрээлэгддэг. Энийг л Девачангийн ертөнц гээд байгаа юм шүү дээ. Амьдрал болгонд сурсан хичээлүүд нь үеийн үрийн биед эрдэм мэдлэг болон хадгалагдах маш том үйл явдал болдог. Энэ үеийг бас Девачан гэж ойлгож болно. Юмны уялдан холбоо тайлагддаг маш амар жаргалантай үе юм. Девачан нь дууссаны дараа сүнс буцаж доошоо харан дараачийн хувьслийн төлөвлөгөөгөө гаргаж эхэлдэг. Its next evolutionary step. Үхэж байна гэдэг нь физик ертөнцийн төрөл аваад яг юу болоод өнгөрчвөө гэдгийг эргцүүлэх боломж юм. Бид нарыг махан биенээсээ чөлөөлөгдсөний дараа ухамсар биоэлектрик тойрог дотроо төд удалгүйгээр салчдаг. Зарим нь эндээ 3 хоног болдог гэлцдэг, харин зарим нь бүр уддаг гэдэг. Бүр удчих юм бол хоригдсан сүнс болцоход яваад байна шүү дээ. Энэ бол ямар ч хэрэггүй. Гисэн хэдий ч зарим хүмүүс нь ягт физик материаллык ертөнцийн хэд их татагдсан байдаг. Эсвэл буруу зөвийг засах гээд ч юм уу Гамлетийн аавын сүнс нь аллах хийснээ залруулах гэ байгаа л гэдэг шүү дээ. Ийм хоригдох тохиолдлууд бол байж болдог. Хүмүүс этерик хэмжээстэй оршсоор л байдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд зүгээр л байгаль зилүүд газарт 40 хоног болдог. Энэ бол астрал ертөнцид болдог далд зүйл юм. Энэ үед дур өслүүдтэйгээ ажиллаж жинхнээсээ мэдрэх боломж олддог. Гэхдээ эдгээр нь яг жинхэнэ бол биш. Дараа нь сүнснийхаа цөмрүүн аялах астрал аяллаа үеэр амралтын Девачан маягийн газруудаар зочлох нь ч бий. Ихэнх хүмүүс сүнснийхаа цөмрөө буцахдаа энэ газруудаас нээх дээшлээд байж чаддаггүй. Бид нарын хүсэл шунлаас шалтгаалж астрал ертөнцид X, Y яг хэдэн жил болох уу гэдэг тодорхойлогдно. Төвдүүд анхааруулсан байдаг шүү дээ. Энэ ертөнцүүдэд яг X, Y, Z гэж тодорхой жилийг өнгөрүүлнэ гэсэн юм байхгүй гэж. Зарим чин сэтгэлээсээ бусдад туслахыг үйлчлэе гэсэн сэтгэлтэй хүмүүс нь астрал болон оюуны ертөнцөөр зурвас хийгээл маш хурдан явчихдаг. Тэд Девачангийн ертөнцөөс ч татгалзаад маш хурдан сүнснийхаа цөмрөө буцчихдаг. Бүр зарим нь буцагч шаардлагагүйгээр өөрсдийнхөө бие сэтгэлийг хадгалж байгаад богинохон хугацаанд буцаад төрөл авчихдаг. Хэрвээ тэд нар байнгын ухамсарын сэрэлттэй байх юм бол хүссэн үедээ биеэ сүнснээсээ салгаж астрал юу болоод байгааг харж чаддаг. Ийм чадвартай хүмүүс нь буцаад маш хурдан төрөл авч чаддаг. Гэхдээ зүгээр л хэлэхэд биднэрт ямар ч хэрэггүй тийм дур өслүүд байгаад идэг. Энэ ертөнцид ямар ч хэрэггүй зүйлс юм. Харин астрал ертөнцид бид энэ хүсэл шунлуудыг дарах ядахта оролдлогууд хийж болдог. Зарим өслүүд нь бүр ямар ч биелэх боломжгүй, харин зарим нь бүр юм чөтгөрлөг хорон өслүүд байдаг. Доод астралийн 6-7 дахь ертөнцид биднэрт хийх юм юу ч байхгүй.
Иймэрхүү юмнууд бидний сэтгэлийн бие рүү орох ёсгүй. Иймэрхүү ертөнцүүдийг төвдүүд хэлэхдээ тамийн ертөнц гэдэг. Харин бид энэ дээд таван хэмжээст ертөнцид төсөөлөл болон идеализм, астрал зүнсүүн, астрал мэдрэмжүүдээ хөгжүүлэх ёстой. Энэ бүх дотоод чанаруудыг дээд таван хэмжээст ертөнцид мэдэрч, ашиглаж, хөгжүүлж болдог. Мастер Мори шавнартай айлдахдаа үгсний дараа астралд болоод байдаг энэ зүйлүүдээр хөнгөн хурдан давж гараад 40 хоног байгальд тэнэлгүйгээр шууд дараачийн доод оюуны хэмжээст ертөнц рүүгээ яв гэдэг. Энд бид нар маш өндөр төвлөрлөөр ямар нэгэн саадгүйгээр дээдийн чанаруудаа хөгжүүлж болдог. Энэ нь хагас хийсвэр ертөнц ч гэсэн бид нар арай хөгжиж амжаагүй байгаа тийм дээдийн чанаруудаа энд хөгжүүлж болдог. Энэ нь Дева чанд ажиллаж байна гэсэн үг. Дева чан нь Диважин гэсэн үг. Энэ нь оюуны хэмжээст ертөнцийн дөрөвдөг шат юм. Энийг үнэхээр хүртэж чадсан хүмүүс нь энд маш хурдан хөгжих боломжтой байдаг. Энд бүх дээд оюуны хүслүүдээ гүйцэлдүүлээд дараачийн амьдралдаа буцаж төрөл авахдаа улам бэлтгэлтэйгээр төрж болдог. Зарим нэгэн өөрийгөө золионд гаргасан бусдад туслая гэсэн хүсэл эрмэлзэлтэй тийм сүнснүүд нь Дева чаныг алгасдаг. Хэрвээ ингэх чадвартай бол шүү дээ. Мастер Дикэ хэлэхдээ хэрвээ чи сүнсний хөгжлийн тодорхой нэгэн шатанд хүрсэн бол хийх үйлүүдээ төлөвлөж байгаад маш хурдан буцаж төрөл аваад өмнөх амьдралуудынхаа ухамсарыг толдож байгаад өөртөө хэрэгтэй хэлбэрээр ашиглаж болдог гэдэг. Учир нь тэдний астрал бие нь оюуны бие нь дахин бүрлдэх шаардлагагүйгээр хуучин төлөвтөд оршиж байгаа болохоор шүү дээ. Тэд үхэхдээ шууд сүнснийхаа цөм рүү буцаад аялгуунуудыг сонсоод шин зүйлүүдийг нэгтгэж авдаг. Эдгээрийн ард нь байдаг техникийн яриаг гэвэл оюуны нэгдэл дотор байдаг байнгын атом, астралд байдаг байнгын атом дотор нь мэдээлэл нь хадгалагддаг. Бидний астрал бие, оюуны бие бүрэн шинжлэгдчих юм бол өмнө нь цуглуулж байсан тэр мэдээллүүд мартагдах болно. Гэхдээ энэтэйгээ хамт байсаар ч байж болно. Хэрвээ бусдад үйлчлэе, туслая гэсэн зорилготой байгаад бас байнгын ухамсарын сэрэлттэй байж чадах юм бол Дева чанд аз жаргалыг алгасаад маш хурдан буцаад түрээд ирж болдог. Гисэн хэдий ч ихэнх хүмүүс бүр маш өндөр хөгжилтэй хүмүүс ч хүслийн биеэсээ салаад физик ертөнцийн жинхнээсээ өгч байгаа юм шиг үхэж орсныхоо дараа оюуны бие рүүгээ нэвтрээд тэндээ Дева чаныг мэдрээд дараа төрөлдөө хэрэг болох үс чанаруудаа зэхээд доод оюуны ертөнцид маш их аз жаргал таашаалыг хүртдэг. Тэгээд эгоны бадамлын хоо цэцэг рүү ороод үеийн үрийн бие рүүгээ ороод сүнсний цөм биетэйгээ нэгдэж шин төрөл авах төлөвлөгөө боловсрогдож гэрэл болон зурхайн бодогдож иргэн нэгтгэх үйл явц дахиад шинээр эхэлдэг. Бид дөрөвдөх эхлэлийн цэг түрээд гэгэрчгээгүй л бол эгоны бие, үеийн үрийн бие үргэлж бидний гэр байх болно. Бид нарыг давж чадахгүй ч гэсэн эн чинь одоо цагийн сахиусан тэнгэрүүдтэй хамт байна гэсэн үг шүү дээ. Энэ үед өмнөх хэдэн амьдралаа эргцүүлж маш их ёроолыг авч ухаарлыг ойлгодог. Бас дараагийн хэдэн төрлөө нухацтайгаар сайтар төлөвлөдөг.
To summarize what we've been talking about here, Энэ яриад байгаа зүйлүүдийг хурааж хэлэх юм бол this хүний амьдрал бол зүгээр л is a long маш шуурт аялал юм. hundreds Энэ аяллыг дуусгахын тулд хэдэн зуун яг үнэндээ хэдэн мянган төрөл авч иж дуусгадаг. about slowly building personality, building Эхэндээ бол бие үзэл, эго нь баг багаар бүрэлддэг. Яваандаа энэ эго нь гаднах ертөнцид нөлөөлөх үз хүч болдог. Энэ нь сүнсэнд бэлэн болсон гих дохиог илтгэхэд сүнс нь наажмаар хувь хүнээ сэрээж эхэлдэг. Сүнс баг багаар хувь хүнээ өөрийнхөө удирдлагандаа авснаар гаднах ертөнцид өөрийг нь төлөөлөх агент маягаар ашигладаг. Ийм болохоор сүнстэйгээ уусах нэгдлийн үйл явц эхэлдэг. Хэр их уусаж чадж байна гэдг нь би гэсэн хувь үзлээсээ хэр ангид оршиж чадж байна гэдгээс бол шууд шалтгаална. Энэ философийн ард нэлээд том шинжлэх ухаан явагдаж байгаа. Энэ аажмаар үндэс сүнстэйгээ уусч нэгдэж байгаа энэ үе шатыг бид эхлэлийн ухаан гэж дууддаг. Эхлэл болох маш том үйл явдал болдог. Хэд хэдэн эхлэл нь ухамсарын сэрэлтээр чиглүүлэгдэж төгсгийгээр л мастер их багш болох зам руугаа хөтлөгддөг. Энэ нь 4 дахь засаглалаас 5 дахь засаглал руу шилжээд тис ондоо ертөнц рүү орж байгаа ийм үе шат юм. Яг энэ үеэс эхлээд дахин төрөл авах шаардлагагүй болдог. Ихэнх сүнснүүд энэ үе шатыг амжилттайгаар давсны дараа дахин төрөл авах хэрэгцээгүй болдог. Хэрвээ тэд өөрсдөө л хүсээгүй бол шүү дээ. Харин энэ төвшөнд хүрчгээгүй л бол дахин төрөл авахгүй байх гэсэн ямар ч сонголт байхгүй. Дахин төрөл нь ямар ч аргалж зүгтгааргүй зүйл юм. Маш олон хүмүүс ингэж бодож явдаг л та. Энэ бол миний авах яг сүүлийн төрлөө гэлцдэг. Хэрвээ тэд нар юу яриад байгаагаа үнэхээр ойлгож байвал энэ бол үнэхээр алмаармар хэрэг юм. Гэхдээ ихэнхдээ яг яадаг вэ гэхээр хүмүүс туулсан амьдралаа хараад энэ амьдрал үнэхээр хэцүү байлаа. Би бүх төлөөсүүдээ төлсөн. Тэгээд энэ бол миний сүүлийн төрөл, би дахиж ирэхгүй гэдэг. Энэ бол хувь бие үзэл нь тус төрлийнхөө сорилтуудад үнэхээр туйлдсан байгаагийн шинж. Энэ нь яг үнэндээ энэ бол миний сүүлийн төрөл гэж хэлж байгаа үг биш юм. 4 дахь эхлэл болохоос өмнө төрөл авахгүй байх гэдэг боломжгүй. Тэгээд энэ урт хүмүүний амьдралынхаа туршид энэ зүйлүүдийг сэтгэлдээ хадгалж яваарай. Бид нэр улам цаашаа явах тусам амьдрал улам сайхан жаргалтай болсоор л болно.